За эрхэм мөндөд хан эдчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 2024-өөс 28 оны хооронд Хинтээ аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бид бүхэн батлаж үүнийг иргэд олон нийтэд хүргэж хангалттай нутгийнхаа хөгжлийг тодорхойлох алхмаа гаргаад байж байна. Бид бүхэн бүтээл чимтий хүсчилсэн хөгжил гэсэн брендоор Хинтээ аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг батлуулж үүнийхээ хүрээнд бид бүхэн 4 бүлэг 108 зорилт 200 гаруй заалтыг тусгаж Хинтээ аймаг ирээдүйн 4 жил хэрхэн яаж хөгжих талаараа тусган оруулсан байна. Бид бүхэн энэхүү хөтөлбөртөө тоо баримт жишээ дутгаасаа илүүтэйгээр ирээдүйд хийх ажлуудаа тусган оруулж өгсөн байна. Монгол Улсын засгийн газраас хүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг баталсантай холбогдуулан алсын гараа 250 хөтөлбөрийн хүрээнд Хинтээ аймаг бүс нутагта Монгол улстай хэрхэн яаж хөгжих, ямар салбараа тэргүүлэх салбар болгох, Хинтээ аймгийн сумдууд аль салбараа төлхөө хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг бид бүхэн энэ хөтөлбөр дээр тусган оруулж гаргасан байгаа. Энэ утгаараа та бүхэн маань энэхүү бид бүгдийн цахим ном цаасан бүтээлтэй танилцаж Хинтээ аймаг ирээдүйд ямар салбарт хөрөнгө оруулах, ямар салбарыгаа төлхөө авч явах вэ гэдэг талаар нь авч үзхийн зэрэгцээгээр Хинтээ аймагт хийж байгаа ажлуудаа хизээ ямар хугацаатаар дуусгах, ямар ажлуудыг ирээдүйд төлөвлөж байгааг харах ийм боломжтой хөтөч ном юм аа. Мөн үүний зэрэгцээгээр төрийн албанд болон төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа ажилтан албан хаагч иргэд та бүхний оюуны сонорт хүргэх зорилготойгоор мэдээллээр хангах үүднээс бид бүхэн сүүлийн үеийн энэ дэлхийн нийтэд дэвшилтэд гарч буй технологи, шинжилэлүүдийг тусгасан илтгэл TEDx-ийг бас энд тусгаж оруулсан байгааг дурдмаар байна. Хинтээ аймаг ирээдүйд ямар ажлуудаа тусгах вэ гэдгийг энд бүтээлчээр харуулсан байна. Бид бүхэн бол түүхэн аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа болгож, эрчимцэн хөдөө аж ахуйн дэд салбараа болгож буй хүрээнд өнгөрсөн он жилүүдэд Хинтээ аймагт хийсэн аялал жуулчлалын хүрээнд хийсэн бүс нутгийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудаа бид бүхэн эрчимтэй богино хугацаанд дуусгаж, эдийн засгийн эргэлтэнд оруулж, аялал жуулчлалын тэр дундаа гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллахад бас энд тусгасан байгааг дурдмаар байна. Мөн үүний зэрэгцээгээр Хинтээ аймагт хийгдэж байгаа нийгмийн болон боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт орж буй бүтээн байгуулалтуудын ажлуудыг бас тусган оруулсан байна. Хинтээ аймаг бүсийн хөгжлийн хувьд зүүн бүсийн эрүүл мэндийн төвийг байгуулах, мөн залуучууд хөгжлийн спорт зохицолборыг бий болгох, тээвэр логистикийн зүүн бүсийн төвийг бий болгох, мөн хөдөө аж ахуйн хүрээнд мал аж ахуйн салбарт лабораторийг бий болгох тал дээр бас тусган оруулсан байгааг дурдмаар байна. Мөн үүний зэрэгцээгээр түүхэн аялал жуулчлалын хүрээнд Хинтээ аймагт хийгдэж буй түүхэн зохицолборуудыг хэрхэн яаж эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиглах, үр дүнтэйгээр хүмүүст хүргэх, дэлхийн нийтэд сурталчлах ажлыг бид нар бас энэ хөтөч номон дээр тусгасан байгааг дурдмаар байна. Үүний нэг тод жишээ бол Хинтээ аймгийн Эрх тосгонд ашиглалтанд ороод буй Далд уурхай музей байна. Энэхүү уурхайг бид бүхэн Монгол улсын иргэн бүрт төдийгүй гадаадын уул уурхайн салбарыг сонирхсан бүх хүмүүст энэ Далд уурхай музейн ач холбогдол, давуу тал, энэний гайхамшигыг мэдрүүлэх энэ зүйлийг бол сурталчлан таниулах тал дээр илүү анхаарч ажиллана гэдгийг бас хэлмээр байна. Түүхэн аялал жуулчлалынхаа хүрээнд бид бүхэн Хинтээ аймгийн Бэндэр сум, Хинтээ аймгийн Дэлгэр хаан сум, Хинтээ аймгийн Мориулан сумдууд бий болж байгаа бүтээн байгуулалтуудын зохицолборуудаа эргэлтэнд оруулж, энэ зохицолборуудтай тухайн 13 дугаар зууны үед бий болж исэн түүхэн контентуудыг бас энд гаргаж хүмүүст хүргэхийг зорж ажиллаж байна гэдгийг бас хэлмээр байна. Мөн Хинтээ аймаг бол аялал жуулчлалын хүрээнд 4 томоохон ивент организаторыг бол олон улсын чанартай болоод хийж хөгжүүлэх талаар анхаарч
ажиллахаар зорж байна. Үүний нэг бол талын томон гадуу одоо ивент арга хэмжээ маань 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж энэ арга хэмжээг олон улсын түвшинд гаргахыг бол чухалчилж байна. Мөн одоо Йохор наадам, цаашлаад Тугрууны баяр, за бид бүхэн бол соёл урлагийн салбарт бол томоохон баялаг төвхтэй ийм өв соёлтой байлээ. Үүний хүрээнд бол бид бүхэн одоо бас урлагийн салбараас төрөн гарсан алдартнуудыг таниулах, алдартнуудынхаа бүтээлүүдийг олон улсад гаргахыг одоо зорж байна. Үүний тод жишээ бол манай төрийн сэргэлт Хөдөлмөрийн Баатар Бямсурангийн шарвын нэрэмжит Сэрсэн тал хэмээх одоо хөгжмийн их наадам болдог. Үүнийг бид нар олон улсын түвшинд аваачих тал дээр зорж ажиллаж байна. Гэх мэтчлэнгээр олон сайхан ивент арга хэмжээ, олон сайхан бүтээн байгуулалт, олон одоо түүхэн одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлууд мөн одоо хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бид бүгдийн одоо мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар, газар тариалангийн салбар дээр тулгуурласан олон ажлуудаа одоо бас энэ дээр тусган оруулж энэ салбараа илүү төлхөө хөгжүүлж эрүүл мэнд боловсролын салбараараа улсдаа бүсдээ тэргүүлсэн аймаг болгохыг зорин ажиллаж бүтээлчнтэй бүсчилсэн хөгжил хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа саяын дурдсан томоохон ажлууд дээр тулгуурлаж бид бүхэн Хинтээ аймгийнхаа хөгжлийг тодорхойлж гаргаж ирж байгаа. Энэхүү одоо тодорхойлсон санал дээр маань та бүхэн өөрсдийн хувь нэмрээ оруулж Хинтийн ирээдүйн хөгжлийг та бүгдийн оролцоотойгоор бид бүхэн хамтдаа хөгжүүлнэ гэдгийг ямагт санаж энэхүү бүтээн байгуулалтын ажил иргэд байгуулах хамт олон хувийн хвшлийн бүхий л салбарын хүмүүсийг хамтран ажиллахыг бас урьдчилан зэрэгцээгээр та бүгд энэхүү ажилдаа гар бие оролцоорой гэдгийг бас урьж хүсэж байна.